Нийгмийн үйл явдлуудыг ер нь анзаарна гэх юм уу? Зарим нь өнгөрөх ёстой зүйл бол байгаа, зураач хэрэггүй зүйл байгаа. Эсвэл гоё хөгжөлтэй би санагдсан юм бол шууд тэр дорн зурна. Эсвэл зарим нь жоохон хүлээн гэх юм. Яг хүлээдгүүд нь болох дээр яг оргилцэг нь болоогүй байдаг гэсэн. Яг чи ингээ үзэсгэлэн гарах гэдэг нэлээд завгүй байсан баг л та. Одоо жишээлбэл энэ лонгийн сэдв чинь сошиалын зургуудаа зурж байгаа болохоор яалч удаашгиж байгаа маа. яг хоо энийг асуусан зүгээр байна л да. Одоо жишээлбэл төлбөртэй зураг мураг орж исэн тохиолдол байгаа уу? Бага. Тэгэхээр Thank you.
Зөвхөн боллоо л гэж би одоо мэдээж өмнө одоо зургуудаас нь бол харсан. Тэгээд нөгөө одоо яг нөгөө яг шог зурагч нөгөө зурдаг хүн нэг ховор болсон. Өөрөө яг шог зургийн маань тий ер нь үнэлэмжин жоох нөгөө зах зээл бага болохоор нөгөө зах зээлийн ертөнцийн чинь илүү нөгөө үнэлэмжтэй байгаа төрлүүд комик ч юм уу манга ч юм уу тий ингээл эсвэл анимашн төрлүүд нь бол илүү сайн хөгжиж байна. За мэдээж нөгөө зар сурчлагын тэр зүйлүүд дээр бол одоо гарын уртаа зурагч маш их зурж байна. Яг нөгөө шог зурагчин өөрөө зөвхөн ил мэдээллийн хэрэгслээр дамжиж хүмүүс нөгөө нөлөөлөл үзүүлж идэг төрөл болохоос биш өөрөө нөгөө арилжааны тэр нөгөө юу гэдгийг шин чанар нь жоохон сул байгаа учраас яг энэгээр зурагчд их цөөхөн. Тэгээд яг энэ төрлөөр сууггүй ингээд зураад байгаа хүмүүс бол одоо байн хүндэлж одоо энэ хэр зөргийн өстө биширж явж байгаа. Тийм болохоор энэ аяндаа үргэж иймэрэ байхгүй. Тэгээд энийгээ одоо бүр ийм том хэмжээний илүү иллюстрашн арт ч юм уу ийм гоё магадгүй энэ одоо бүр одоо зөвхөн Монгол гэхгүй дэлхийд гарахаар ийм уран бүтээлүүд болохыг өгөөсөхгүй. Яг ийм чиглэлээр явж байгаад дэлхийд алдартай болсон маш олон нэртэй уран бүтээлчд байдаг л да. Одоо таа бүхэн Instagram дээр яг ийм нэр тааг өгөөд хайх юм бол мундаг уран бүтээлчдийг хаасан. Тэгээд оргилынхаа уран бүтээл цаашдын замлалд нь амжилт хүсье. За мэдээж бид нар нөгөө хамтарч ажиллах илүү их хийх боломжууд бол бас зөндөө байгаа. Тэгээд мэдээж ажил хэргийн олон бас саналууд мэдээж тавигдах бах. Тэгээд урлагийг дэмждэг бас мундаг хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийн дэмжлэг тэр зөвлүүдийг илүү нөгөө хөгжил султаа байх тэр салбар тэр зөвлөл оруулах тал дээр бас хийх ажил хамтдаа хийх ажил их байна гэж бодож байна. Хүндүүд амжилт хүсье. Оратор хүн юу байдаг байх юм бэ? Битүүрээ. Тэгээд яг мэдээж та хүн бодож байгаа нөгөө illustration art бол манай одоо мундаг уран бүтээлч дүүнер бас нэлээд хийдэг байсан боловч нөгөө яг энэгээр нөгөө дагнж хийх хүмүүс их бага байгаад байна. Ягаад гэвэл нөгөө төрөний л хэлдэг. Яг ийм төрөл дээр нөгөө нэг одоо захиалагч юм уу тэр зүйлүүд нь бага байдаг. Ажилтнагч хүмүүсийн анхаарал сул байж байгаа. Гэтэл энэ өөрөө манай нийгэмд хамгийн хэрэгцээтэй төрлүүдийн нэг. Одоо зар сурчлагын энэ медиа дээр бол одоо маш их мөнгө хэрэглэж байдаг. Энд бол одоо зураач урчууд бол энэ гинжээ хэлэхэд орчход энэ ашиг олгоос хүртэхэд боломж байж байна. За мэдээж танин мэдхүү болоод ном хэвлэл, паблишинг салбарт бол маш хэрэгтэй төрөл. Одоо Монголын тухай Монгол агуулга одоо өгүүлсэн ийм номнууд маш их гарч байгаа боловч зурагч юм бол маш их мөнгө байгаад байдаг. За мэдээж одоо бид нар Монголынхаа түүхийг ингээд одоо өрмөцөөр ч юм уу бусдад таниулах. За тэгээд эн чинь өөрөө цаашлаад ирэх юм бол хөдөлгөөнтэй тэгээд нөгөө манга комикс тэгээд нөгөө анимашн ингээл болохтой хамгийн суур бэлэн одоо энэ одоо суур нь яг энэ одоо төрөл дээр байна л гэж хэлж үзсэн. Тийм болохоор гарын уртай, авьяастай, тэрэн дээрээ ууггүй хөдөлмөрч сэтгэж чаддаг ийм уран бүтээлчд бол бидний энэ зах зээлд үнэхээр одоо ус агаар шиг хэрэгтэй байна. Түүнээс биш зүгээр л нэг одоо соёлын их сургуулиудаа бид нөгөө нэг мундаг одоо сайхан дуулаад сайхан дуулцдаг туршлагын сургуулийн сайхан зурчдаг уран бүтээлчд төгсгöd байгаа боловч зах зээлийн энэ орчинд хэрхэн яаж амьдрах ухааныг бас сайн сурч өгөхгүй. Тийм болохоор нөгөө нэг сайхан дуулдаг хүмүүс яваад байдаг, сайхан зурдаг хүмүүс яваад байдаг. Ахуй амьдрал тэр зүйлийнхаа зүдэргээ бэрхшээлээс болоод энээсээ ухрах, няцах тийм зүйлүүд их гардаг. Тийм болохоор энэ дээр нь бид нэр илүү их анхаарч залуучуудаа илүү цааш нь одоо өрөөд нь хөргөлтөн тусдаг. Энэ зүйлүүдийн талаар маш ирээдүйн байгаа.
нөлөөлж байгаа юм байна. Тэгж зөвхөн нэг класс биш эзэмшлийн хамтын ажиллагаа энэ хүчин хариуцлагатай менежж цаашдаа амжилтанд хүрэх гол гол суурь болох хөдөлмөрчийн чанар логгүй байх зүйл бодлоо өөрийнхөө тэр зүйл асуудлыг үл хамааран өмж байгаа энэ чанар бол хамгийн чухал боловч хэрэгтэй. Энийг одоо яг өөртөө авч авсан шалгасан өөрийн уран бүтээлүүд зөвхөн хагнаа гэж мангас хэдийдээ ирээдүйн том опшн зөксөж байна. Одоо энэ байгаа хүмүүс гэж одоо энэ зөксөнгийн нийтийн маш олон хүмүүс яг одоохондоо энэ байгаа том гэрч болж байна гэж амжилт хүсье. Тэгэхээр энэ бол нөгөө цаашлах тусам нөгөө өргөсөх нэг тийм зөв зам гэж байна тий. Тэгэхгүй өнөөдрийн ашиг орлого тэр зүйлийг хараад ингээд явах юм бол магадгүй хурдан явах боловч тэр зам маань нөгөө улам нарийнсаар байгаа жим болоод болсон бол байж байгаа. Тийм болохоор жоохон одоохондоо зүйл бэрхшээлтэй хоосон найр юм шиг боловч нөгөө цаашлах тусмаа улам өргөсөж улам даатан болж улам амар хэлбэр болдог энэ замыг сонгороо гэж хэрхэндүүдээ зүйлээ хамтаа тэгээд энэ зургийг өөрөө тайлбарлуулж ирсэн юм. Ийм ч бастай байна. Амжилт.